За сайн байцгаана уу. Эхний аудио думгаан бяцлаглыг мань хүмүүсээс сонсоод сэтгэл их хэрэг байсан учраас бас урамшаад дараагийнхаа думгаан бяцлаглыг оруулъя гэж шийдлээ. За энэ бол генийн түлхүүр 8. За генийн түлхүүр 8-ийн нэр нь бол очир эрдэнийн бие. Очир эрдэнийн бие. За сүүдрэн дундаж байтал бэлгэн хэв маяг сэдийн чамин тансаг. За хослох түлхүүр нь 14 дахь генийн түлхүүр бөгөөд кодон цагарга нь усан цагаргын нэг хэсэг. Энэ цагаргт 2 ба 8 дугаар түлхүүр байдаг. 2 бол нэгдлийн түлхүүр, 8 бол чамин тасаг байдлын түлхүүртэй. За физиологи нь бамбай буюу төвөгтэй холбоотой амин хүчлэн фениллалалин. 8 дахь сүүдрийн маань нэр нь дундаж байдал. За 8 дахь сүүдрийн нэр нь тав тухтай бүсээс чанад гэдэг нэртэй. За өнөөгийн бидний амьдарч байгаа ертөнцтэй ялангуяа энэ барууны ертөнцийг ингээд ажиглаад хөгжиж дэвшсэн ертөнцийг ажиглаад ах юм бол хүмүүс хоорондоо маш адилхан бидний хэд заншнаар тийм стандартны амьдралтай болчихсон. Нэг бодлын энэ өөрөө маш тийм татагдахуйц зүйл юм шиг боловч нөгөө бодлын нэг нь нөгөөгөөсөө барыг ялгархгүй юм шиг эцтэй үндэстэн хооронд, гарал угсаа хооронд, тийм ээ айл хооронд, хүүхдүүд хооронд, үе хооронд ялгарл улам бүр багасж, улам бүр бид адилхан болж байгаа. За бүх сүүдрийн давтамжийн нэг л адил 8 дахь сүүдөр өөрөө айц суурилж байгаа бөгөөд энэ айц нь энэ сүүдрийн хувьд айц нь бусдаас ялгаатай байна. Тэгэхээр энэ дундаж байдлын сүүдрийн гол уг айц нь бусдаас ялгаатай байх. Бусдаас ялгаатай байхаас айснаасаа болоод бусдтай адилхан байх сонголтыг өөрөө дундаж байдал гэж нэрлэдэг байх нэ. Би хүн нийтийн ухамсарыг даван гарч амьдралтаа цоошин адал явдлыг хөөхөд энэ сүүдөр битэр цаад болж идэг. Альва тогтсон зүйлсийг эсэргүүцэж шинэ хэв дадлыг бүтээх цоошин зүйлийг энэ хорвоо ертөнцид авчрах нь бидний мөн чанар боловч тогтсон зүйлийн эсрэг тэмцэн гэдэг өөрөө маш хэцүү зүйл тийм ээ. Альва зүйлийн эсрэг тэмцээд шинэ зүйлийг гаргахаас айх тэр айцаасаа болоод бид хин нэгэнтэй ижилхэн байх сонголтыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл бусдад гадуурхагдахгүй гэсэндээ мөн амжилтгүй нэгэн байхаас эмээсэндээ бид нийгэмдэр тогтсон хамгийн сайн жишээг хараад даган дурайх гэж оролддог. Учир нь наад чиг хүн өнөөдөр ийм амжилт хүрсэн зүйл байхгүй байх шүү дээ. Надтай адилхан хүн харагдахгүй байх шүү дээ. Тэр амжилттай хүмүүс нь ийм л байдаг юм чинь би энийг л дурайчих юм бол болчих юм байх шүү дээ. Айхтар амжилтанд хүрч гавхгүй ч гэсэн ядаж хин нэгнээс дутхгүй амьдрахсан гэдэг энэ бодол, энэ үзэл бодлууд танил сонсогдчихвэл энэ бол 8 дахь сүүдрийн үг. Өнөөдөр эцээцэд бид хин нэгэнтэй адилхан байлаа гэд нийгмийн тогтоосон жишгтэй нийцэж амьдралаа гэд дундаж нэг нь л болох юм. Орчин үед бид нөгөө хүүхдийн насны нөлөөллийн тухай ярьдаг те 5 нас, 7 нас гэдэг. 7 насны нөлөөллийн тухай энэ номон дээр маш их зүйлийг ярьдаг. За ер нь бол зөв ёсороо бол бид нар өөрийн охин мөн чанар, өрөөс мөн чанартай тохирсон тэр боловсрал, тэр сорилтыг даван туурч тэр боловсралыг эзэмшиж тэр өөрийн өвөрмөц хувь тавилангаа бүтээх гэж ороод ирсэн. Гэтэл бидний орчин үеийн боловсролын систем маань өнөөдөр залуу хүүхдүүд нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, нийтээс хоцрохгүй байх гэдэг ийм шалгуур тавигдаад яг л нэг л сорилт, нэг л тест, нэг л хичээл суудаг. Нэг газар зэрэгцэж нэгэн мэдээллийг аваад нэгэн шалгалтыг өгөхөд түгээрэж ихсдэг ийм л системийг бүтээчихсэн. Тэгээ энэ систем нь өөрөө цээжинтэй мэдээлэл цээжлэх ой санамжаандаа энэ янз бүрийн мэдээллээр гуйлагталт сутгаад эргээд ямар нэгэн шин санаа, инновац багтаж шингэх зайгүй болтол хүүхдийн оюун санааг дүүргэж байгаа. Эцэг их биднэр хүртэл амьдралтаа өөрсдийнхөө сонгосон тодорхойлсон үзэг санаагаа хүүхдтэй суулгах гэж бас хичээдэг. Бусдтай ижил төстэй байх,
өөрөөр хэлбэл бусдаас хоцрохгүй байх гэсэн энэ дүрмтэй системийг байгуулснаар бид нар бие хүмүүсийг сөрүүлцэгчд, эсэргүүцэгчд, босгочд юм шиг ийм л одоо нийгэм ийм л одоо харах үнцгийг бүтээчихэд. Тэгвэл хүүхдэд бие хүнийхээ мөн чанарыг хадгалж үлдэхэд бид нар ямар боловсрол хэрэгтэй юм бэ? 8 дахь гинэн түлхүүрийн энэ одоо гол асуулт нь эцсийн эцэст одоо байгаа энэ альбан ёсны боловсрол бидэнд хэрэгтэй юм уу гэдэг асуултыг асуудаг. Орчин үеийн бидний бүтээсэн энэ систем маш уян хатан бус байгаа. Энэ систем өөрөө системийг бүтээсэн хүмүүсийн таалт ажилтдаг систем болохоос биш, системд тоглогчдын нийтийн эрх ашигын төлөөх систем биш. Өнөөдөр бидний бүтээсэн энэ капиталисттэй эдийн засаг суурьтай систем бол улс орон хэмээх машин механизмыг амжилттай явуулах, тийм ээ, тухайн улс төрийн нөлөөлөлд ойрхон байгаа компани, хувь хүн, чухал нөлөө бүхий хүмүүсийн эрх ашигыг эрхэмлэх ийм л системүүд байгаа. Буюу тэдгээр системийг бүтээгч, тэдгээр системийн ивент тэтгэгч дэмжигч нарын үндсэн үн цэнийг дэмжих ийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх зорилттой л ийм механизм байгаа. Тэгэхээр тэрхүү механизмын шалгуурт тэнцээгүүнүүд нь тухайн системийн золиос болж, эсэргүү болж, амжилтгүй нэгэн болж хувирдаг бод тухайн системийн тавьсан шалгуурт мандан бадарч байгаа нэгнүүдийг маш сайн хэмээн урамшуулад үргэлжлүүлээд системийн төлөө зүтгэх хэрэгсэл болгон ашигладаг. Хэрэгсэл болгон ашигладаг гэдгийг бодоод үзээрэй. Энэ систем эрэг шураг боолт тухайн машин механизмын эд хэрэгслүүдийг бүтээж байгаа. Буруу гэж байгаа юм биш, тий? Гэхдээ тухайн системийн төлөөх буюу тэр системийг үргэлжлүүлэн хадгалах зорилттой л хүмүүсийгээ дэмжнэ үү гэхээс биш, тэр системийн эсрэг хүмүүсийг дэмжихгүй л гэсэн үг. Тэгвэл хүн төрлөختөн өнөөдөр урагшилж хөгжиж дараагийн шатанд гарах. Энэ хорвоод ирсэн тэр эрхэм зорилтоо биелүүлэх хэд энэ систем өөрөө дэмжихгүй байгаа юм аа. Тийм учраас бид нар ажил хийгээд хийж байгаа ажил маань сэтгэл ханамжтай бүрэн дүрэн байх чадахгүй учраас сэтгэл гутралд орох, тийм ээ. Эргээд заавал ажлынхаа хажуугаар нэг хобби гэдэг зүйлийг олж хийх гэх мэтчлэн юм олон төрлийн зүйлсийг хийх болж байна. Дийлэнхтэй хүмүүс ажиллаа үзэн ядчихна. Нөгөө талаасаа ажил хөдөлмөр байгууллага орхиод өөрийн дуртай зүйлийг хийх гэхээр үнэхээр амьдралаа авч явах юмарч боломжгүй байна. Ингээд бид нар атсан шалгаанд орж байгаа. Эцсийн эцэст бид нар системийн нэгэн хэв зутгамал бүтээгдэхүүн л байх гэж амьдарч байгаа юм бол яагаад тусдаа хувь хүмүүс болж төрсөн бэ? Яагаад нэгэн эсэсэл копидод, нэгэн эсэсэл колондод бидрэг бүтээж хийгээгүй юм бэ? Яагаад өөр нэртэй, өөр эцэг гэхийн, өөр айлын, өөр газар орны, өөр царай цустай хэл соёлтой ийм хүүхдүүд болж энэ дэлхийд ирсэн юм бэ? Энэ асуултын араас хөөцөлдөж, энэ асуултыг өөрөөсөө асууж, өөрийнхөө ох мөн чанарыг олж энэ замаар алхахад л энэ сүдэр саад болж байгаа. Тэр энэ сүдрийг даван туулахын тулд бид нар энэ сүдрээр үргэлжлүүлэн хооллохоо зогсоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар энэ амьдралаас сурсан, ойлгосон бүхнээ тавьж явуулах, эсвэргээр салахад суралцах хэрэгтэй. Сурахад суралцах биш, тэр сурсан зүйлээ хаяхад суралцах хэрэгтэй болж байгаа. Найм дахь гений түлхүүрийн энэ сүдэрс гарах хамгийн гүн гүнзгий айц бол амжилтанд хүрэх. Кэрс их сонсогдож байгаа. Бүтлгүүтлээс айсанда бид нар зүүд мөрөөдөлтөө хүний хүн шиг сэтгэл гаргаж хэрвээ би өөрийнхөөрөө яваад амжилтанд хүрчих үеийн бол амжилтанд хүрэх гээд явах юм бол бусад нийгмээсээ би гадуурхагдчих үедээ бусад хүмүүс намайг юу гэх вүлээ хэмээн бодсоор
өөрийн дотоод дуу хоолойныхоо төлөө үйлдэл хийхгүй, хийхээс айж байгаа тэр айцыг энэ сүдэр төлөвлөж байгаа. Тэгвэл энэ сүдрийн цаана юу байгаа вэ гэхээр тэр айх айцад даван тулаад дотроо байгаа нуугдсан эрдэнэ рүүгээ зориг гарган явах. Бид хин нэгний гаргасан замаар явлаа гэд сайндал тэр хүний копи болно шүү дээ, тийм ээ. Гэхдээ тэр бидний дагаж байгаа хүн, хуулбарлаж байгаа нэгэн, итгэж байгаа багш тэр хүмүүс өөрсдийнхөө л амьдрал, өөрийн хувь тавилан, өөрийн авьяасаар л амьдарч идэг. Хэрвээ бид тэд хүнээс сурах юмас сурчаад ахиулаад бүр тэр хүн шиг амьдрах гээд байх юм бол бид өөрийн хувь тавилан, өөрийн сүнс, өөрийн ухамсараа гомдоосон хэрэг болно. Яагаад бид хин нэгний хуулбар болж амьдрах ёстой юм бэ? Яагаад бид ийм хулчгарч замыг сонгож байна? Энэ асуултыг тань өөрөөсөө асуухад урж байна. Тэр хэний ч сонгодоггүй тэр зам, дийлэх хүмүүсийн сонгохоос адил тэр зам, тэр бол таны зам. Тэр замаар замнаж байна буюу өөрийнхөө замаар замнаж, өөрийнхөө амьдралаар амьдарч байна гэмээр та өөрийн дотор нуугдсан ертөнцийг олно. Тэгвэл энэ сүдэр өөртөө аюулгүй л мэдрэмж авах гээд те бусдад өөрийнхөө тухай аюулгүй л мэдрэмж өгөх гээд байдаг тэр хэв маягаасаа гарч ямар ч дүргүүгээр ямар нэгэн жүжиггүйгээр цэвэр өөрийнхөө байхад таныг хүрч байгаа. Дундаж байдлыг өнөөдөр танаас илүү бусад хүмүүс тодорхойлж, бусад хүмүүс танд тулгадаг. Яагаад вэ гэвэл нэгдүгээр дундаж байдал байснаар та хайрцагнаас гадуур сэтгэж чадахгүй. Та хайрцагн дотроо байгаа юм чинь бусад хүмүүсийг таныг аюулгүй юм байна гэж хүлээн зөвшөөрнө. Хайрцагнаасаа гарах гэж оролдох бусад хүмүүс хахиж хавчиж янз бүрийн сөрөг үзэл бодлуудаар шүүж тунгач эхэлдэг. Хилээлцэж эхэлдэг. Чи хизээ юм болцсон бэ? Чи яагаад юм байсан юм бэ? Чи байрандаа л байж байгаа чи начил байсан шүү дээ. Гих мэтэр тийм ээ. Тэр энэ намд ор тавтамжийн нөлөөнд ор бид нар бусад хүмүүс шиг бодож сэтгэж, бусад шиг харагдаж, бусад шиг бие авчирдаг. Энэ бүх зам байдал эргээд бусад хүмүүс миний тухай юу бодох вэ, бодохгүй вэ л гэдэгтэй холбоотой байдаг. Тэр маш харамсалтай тийм ээ. Хүн болж энэ хорвоод хүний хувь зайд ирж төрчгөөд бусад хүмүүс юу бодож байгаа бол гэж бодсоор байгаад амьдран гэдэг бол маш харамсалтай зүйл. Өөр нэг энэ дундаж байдлын нийгэмдэх ач холбогдол нь бусдад хэрэглэгдэх тэр хэрэглээ хувьсэл хөгжлийн талд биш. Энэ машин механизмдаа л үргэлжлүүлэн үйлчлэхэд л оршдог. Амьдрал хэмээх зүйлийнхээ гол баатар болохын оронд хин нэгний бүтээсэн машин механизмын эрг шурга болж амьдрах ийм л зам. Бусдын бүтээсэн киног үзэл, бусдын уран бүтээлээр даган баясаал, бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх мөртлөө өөрөө тэр мөрөөдөд байгаа хүсэж байгаа сэтгэл тогтлоод байгаа амьдралтаараа амьдарч болно шүү дээ гэдэг итгэлд саад гэдэг зүйл бол энэ сүдэр цааш шалтгаан нь өөрөө дахиад айц байдаг. Гэтэл энэхүү босгыг тавьж чадсан хүмүүс маст ойлгомжгүй тэр өөр шин соёл, өөр ертөнцийг бүтээдэг. Тэр энэ хүртэл явсан замаар, энэ хүртэл ирсэн аргаар бид тийшээ очихгүй. Энэ хүртэл ирсэн, бүтээсэн, энэ хүртэл зүтгэсэн хүмүүстэй талархаж байгаач хүн төрлөختөн мөн би хувьсэл хүчлийнхаа дараагийн шатнд гарахын тулд өөр зүйлийг л сэдэх хэрэгтэй болно. Тэр өөр зүйл хараахан бүтээгдээгүй, хараахан судлагдаж туршигдаагүй л зүйл байгаа. Тэр өөр зүйл таны дотор байгаа. Тэгэхээр таныг зориг гаргаад дотоод руугаа өнгийгөөд өөрийн дотор чинь байгаа өрсөлч гэсэн нахайлчсан тэр зүуд мөрөөдөл юу байна? Өрсөлж нахайлж амжаагүйч та сэтгэлийн мухартаа мэдэрдэг зүйл юу вэ?
таны явахыг хүсдэг зам, хийхийг хүсэж байгаа зүйл, цагаа зарцуулахыг, анхаарлаа өгөхийг хүсэж байгаа дуудлага тань юу бэ? Энэ асуултыг өөрөөсөө асуух. Би өөрийнхөө ямар чанараас айж байна вэ? Ямар чанараараа амьдрахаас, ямар чанараа илчлэхээс би айж байна вэ? Энэ асуултыг тунгаамжлахад танд урьж байна. Тэгээд энэ хүртэл сонссон бол өөрийнхөө тэр айцыг хуваалцаарай. Хийх хүсэж байгаа зүйлээ бас бусдтай хуваалцаж бас урам өгөхийг урьж байна. За мөн сүүдрүүд ярьж байгаа учраас заримдаа нэлээд жоохон хуурцтай, шүүмжлэлтэй зүйлсүүдийг хэлж магтгүй. Тэгэхээр эдгээрийг одоо миний хувийн үзэл бодол ч юм уу, эсвэл ингээд таныг ингээд энийг л зөвгээ дэмжиж гэсэн үнцэг биш. Энэ бол 8 дахь генийн түлхүүрийн тэр дундаж байдал гэдэг сүүдрийн тунгаамслал гэдгийг маш сайн ойлгоорой. Тэгэхээр энэ номон дээр 64 төрлийн үнэн байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн 8 дахь генийн түлхүүрийн сүүдрийн л үнэн, сүүдрийн л үчил юм. Түүнээс шүү боловсрал одоо буруу, энэ бүх зүйл ингээд алдаатай, одоо ингээд энэ нийтийн боловсролын систем хэрэггүй ч гэдэг юм уу, ямар нэгэн тийм радикал үзэл санаа тий. Нэг талыг барьсан шүүмжлэл огт биш. Зөвхөн нэг талыг хараад тухайн тал дээр тунгаамслал хийж үзэж байгаа зүйл гэж ойлгоорой. Цаашдаа бусад түлхүүрүүдийн тунгаамслал сүүдрүүдийг сонсоход үүний яг эсрэг зүйлсүүд бас яригдана. Энэ өөрөө эрүүлэр альва зүйлийг харах тухайн үнцгийг бид харж болно, тухайн үнцгийг бид барьж болно. Гэхдээ барьж авсан шигэ, харсан шигэ бид нар хилэлцсэн шиг хилэлцээд эргээд бас тавиад явуулж болно. Энэ бол зөвхөн үнцгүүд бөгөөд зүү тогтлууд бөгөөд хөөрнөлүүд шүү дээ тий. Хэрвээ эдгээр тунгаамслал дээр энд хуваалцж байгаа зүйл дээр танд эмзэглэл төрж ивэл тухайн эмзэглэлийн шалтгаан энэ ярьж байгаа зүйлийн дотор биш, таны дотор байгаа байж магадгүй шүү. Тэгэхээр тэрлүү сайн өнгийхийг урьж байна. Тэгэхээр энэ сүүдрүүд маань угаасаа бидний дотор талд байдаг тэр эмзэглэлүүдийг гогдох, тэр эмзэглэлүүдийг сэтээх зорилттой. Тэр энэ зүйлс сэтэж, сэтрэж байвал энэ бол маш сайн зүйл. Энэ л ерөөсөө энэ сүүдрүүдтэй ажиллах учир шалтгаан, энэ генийн түлхүүр гэдэг номонд сүүдэр байдаг шалтгаан нь өөрөө тэр байна. Тэр өөрөө айдас өвдөлт, дурууцал, цухал, харуусал, эмзэглэл байгаа учраас өнөөдөр бидний энэ нийгэм юм байгаа. Хэрвээ бид нар альва зүйлийг ойлгоод хэлэлцээд тийм ээ, эрүүлэр ойлголцоод нэг нэгнийхээ өнцгөөс хараад хамтдаа хөгжиж чаддагсан бол өнөөдөр бидэнд ийм ном, судар тийм ээ, ийм олон контентууд хэрэггүй байх байсан. Бид болохгүй байгаа учраас л энэ цаг үед ийм олон зүйлс гарч ирж байгаа тийм ээ. Тэгэхээр энд сүдэр дээр нэлийн тийм нөгөө хурц шүүмжлэлтэй юм шиг өнцгүүд явсан байж магадгүй гэж бодсон учраас артаас нь ийм тайлбар орууллаа. Тэгэд яриа болгон дээр ийм тайлбар бас хийж чадахгүй учраас ингэ цаашдаа аавах гээх ухаанаар хандан бизээ гэд энэ яриагаа өндөрлөё. За ирэх өдрүүдэд энэ генийн түлхүүрийн бэлэг болон сэтэгээр хамтдаа аялнаа. Баярлалаа. Баяртай.